Экоцемент баруун бүсийн хөгжлийн тулгуур. Ховд экоцементийн үйлдвэр нь хуурай аргын үйлдвэр бөгөөд түүхийдээ олборлох, нунтаглах, бутлах хоорондын найрлагыг жигд болгоход ус хэрэглэхгүй олон улсад нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн хамгийн шилдэг технологи бүхий байгаль орчинд ээлтэй үйлдвэр юм. Ховд экоцемент үйлдвэрийн хамт олон Монгол улсын ерөнхийлөгчийн тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 2022 оноос хойш үйлдвэрийн гадна болон дотор талбайд 6510 ширхэг мод тарьж 100 мянган модны үрсэлгээ суулгаж 4 жилийн хугацаанд Ховд аймагт 139,200 мод тарив. Цөлжилтөө сэргийлэн байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, их нутгаа ногооруулах, эко хөгжил түүжээлэх их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Ховд экоцементийн үйлдвэр баруун бүсэд хийгдсэн хамгийн том түүхэн бүтээн байгуулалтын хувьд төсөл байх цагаас одоо хүртэл жижиг дунд үйлдвэрлэгч, үйлчлэгээ эрхлэгчдийг дэмжиж хамтран түншилж ирсэн юм. Энэ хүрээнд хоол хүнс, ажлын хувцас, барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжин ашиг орлогоо нэмэгдүүлэн хамтдаа хөгжих боломжийг олгож байна. Түүнээс гадна баруун бүсэд мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэх, ажлын байраар хангах хүрээнд Ховд экоцемент үйлдвэр, Ховд их сургууль, Ховдын мэрэгжил сургуулийн үйлдвэртэй хамтран тусгай анги нээн инженер техникийн ажилтнуудаа үйлдвэр ашиглалтанд орсон цагаас хойш сургаж байна. Ингэснээр сургуулаа төгсөөд шинэ үйлдвэрт орж, тогтвортой, таатай ажлын байранд орж ажиллан өөрийгөө хөгжүүлэн өсөлтөөнд цалин урамшуулал авах боломжтой. Иймэрхүү Ховд экоцементийн үйлдвэр нь CPC 32.5, PC 42.5, OPC 42.5, PC 52.5 маркийн өндөр чанартай цемент үйлдвэрлэн баруун таван аймаг болон Төвийн аймгийн хэрэглэгчдэд тасралтгүй нийлүүлж байна. Нэм үртэг шингээсэн боловсруулах үйлдвэр байгуулагдаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл алслагдсан бүс нутгийг хөгжүүлэх алсын хараа 2050-ийн бодлогын ажил биелэлээ олох ажил хийгдэж, баруун бүсэд бүтээн байгуулалт өрнөж, орон нутагт утаа бууруулж, яндан цөөлөх, үндэсний инженер техникийн ажилчдаа сургах, бэлтгэх, үйлдвэрлэлийн талбар байгуулагдаж, эх орныхон баруун бүсийн хэрэгцээг хангаа зогсохгүй, экспортын орлогыг нэмэгдүүлж, Оросын холбооны улс болон Казахстан зэрэг оронд цемент гаргах боломж нэм ажиллаж байна. Ховд экоцементийн үйлдвэр нь эрчим хүчний хэрэглээг бууруулах, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 8 мегаватт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг үйлдвэрийн дэргэд амжилттай суйрлууллаа. Энэ нь нүүрс төрөгчийн ялгарлыг багасгах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, тасралтгүй, найдвартай эрчим хүчний их үүсвэрийг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой. Нэгдсэн менежментийн тогтолцоо ISO 9001 2015, ISO 45001 2018 стандартуудын хүрээнд 2 дахь шатны магадлан аудитэд орж амжилттай дахин баталгаажуулалтаа хийж чадлаа. Ингэснээр Ховд экоцемент нь ногоон үйлдвэрлэлийг бодитоор хэрэгжүүлж, барилгын салбарт жишг болох үс дэвшилтэд алхам хийж байна. Маргаашийн хөгжлийн үүдийг өнөөдөр нээхийн төлөө урайтай ажиллаж, өчигдрөөс илүү маргаашийг өнөөдөр бүтээхийн төлөө зүтгэсэн Монгол улсын шин сэргэлтийн бодлогын баруун жигүүр болсон Ховд экоцементийн үйлдвэр. Хүнээ хөгжүүлж, улсаа тэтгэх хөдөөгийн сэргэлтийн бодит жишээ, улсын хөгжлийн зүтгүүр, урагшлах ирээдүйн хөдөж Ховд экоцемент. Ховд экоцемент баруун бүсийн хөгжлийн тулгуур.